Монголчууд нийгэм журам давшин орсон нь номноос бэлтгэв. Боловсрол телевиз Манс өдөр хэвлийн газар хамтран хүргэж байна. Хоёрдугаар зуун бол Монголын түүхэнд олон томоохон үйл явдал өрнөсөн зуун. Энэхүү нэвтрүүлэг нь 1924-өөс 1959 он хүртэлх монголчууд социализмын хэмээн нэрлэгдэж суурин иргэншил амьдралд хүч төрөн орж ирсэн нүүдэлчин ард түмэн хувьсан өөрчлөлт эхлэл тавигдсан чухал үеийн нийгмийн байдлыг өгүүлэх болно. Тахилын хойморт Ленины хөрөг. Нэвтрүүлгийн энэ дугаарт социализмын үеийн шашны эсрэг тэмцлийн талаар өгүүлнэ. Нэвтрүүлгийн хамтрагч Манс өдөр хэвлэлийн газар. Иосиф Виссарионович Сталин манай төлөөлөгч Довчин Элдэн учир нартай уулзахдаа танад улсын дотор улс буй мэт болжээ. Нэг засгийн газар нь эндингийн засгийн газар, нөгөө нь лам нарын засгийн газар. Гэхдээ лам нарын засгийн газар нь хүчтэй байна хэмээн тэмдэглээд эндингийн засгийн газар лам нарынхаас хүчтэй байх хэрэгтэй хэмээсэн байдаг. Монгол дахь буддын шашны сүм хийдүүд 17 дугаар зууны үеэс язгууртнуудын эрх мэдэл, хөрөнгө чинээний хэмжээг илтгэх зүйл нь сүм хийд болсноор тэд өөрсдийн эзэмшил хошуу бүрд сүм байгуулж байлаа. Улмаар 20 дугаар зуун болоход Монголд өөрсдийн дотоод дүрмтэй тархай бутархай олон сүм хийд бий болж лам нар хэмээх нэгэн давхарга бүрэлдэн тогтоод байлаа. Ийм учраас лам нартай хийх тэмцэл тодорхой шалтгааны улмаас 1930-ад оны үеэс эрчимжин ихэнх сүм хийд устгагдсан байна. Социалист үзэл баримтал ба шашин. Сургаал, ном, ёс гэсэн утгаар 14-өөс 20 дугаар зуун хүртэл хэрэглэгдэж байсан шашин хэмээх нэр томьёо социализмын үед эрс өөр утгатай болон өөрчлөгдсөн юм. Шашин хэмээх ойлголтыг мухар сүсэг буюу үнэн биш мэдлэг хэмээн шинжлэх ухааны мэдлэгтэй харьцуулан тодорхойлох болжээ. Шашингийн үзэл гэдгээр шинжлэх ухаанч орчин үеийн сэтгэлгээг тэмдэглэх болов. Социализмын үеийн түүх хөгжлөгт Монголын бурхны шашин хэмээх ойлголтыг шарын шашин хэмээх нэр томьёогоор тэмдэглэж хэрэглэхдээ манжийн засаг захиргаа тогтсон явдлыг өндөр гэгээний үйл ажиллагаа шарын шашны буруу болгон бичсэн байдаг. Үүний нөгөө талд тухайн үеийн монголчуудын цөөнхөн хүлээн авч байсан улааны буюу Немавагийн урсгалыг цогтойжин эх оронч улс төрийн үйл ажиллагаатай холбох зэргээр шарын шашинтай эсрэг сүүлэн судлах хандлага тогтсон байна. Гэвч төвдийн бурхны шашны ертөнцид шар улаан ёс нь бие биенээсээ байнга суралсан зэрэгсэн оршиж ирсэн номлол урсгалууд байсан юм. Ардын засаг шигэ мөний шашныг дотончлон үзсэн нь. Ардын хувьсгал ялсан даруйда шашныг үүсгэж эхлээгүй бөгөөд ардын засгийн эхний 10 жилийн хугацаанд бурхны шашин монголчуудын олон үеийн турш шүтэж ирсэн шашин суртал мөн ба гагцгүй шашин нь төрийн хэрэгт үл оролцсон гэсэн бодлого давмгайлж байжээ. Үүнийг тухайн үеийн шашны холбоотой хууль тогтоомжуудаас харж болно. Юуны түрүүнд угсаа залгамжилсан ноёдын дангаар засагласан тогтолцоог халж бүгд найрамдах засаг байгуулах шаардлагын үүднээс язгуур угсаа бүхий ноёдын хэрэгэм зэргийг эвдэх арга хэмжээний хүрээнд өндөр хэрэгэм зэрэгтэй лам нарч мөн хамрагдсан байна. 1921 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн засгийн газрын хуралдаанаас гаргасан тогтоолд Монголын ямар ч лам ноёдод энэ мэт олгосон хэрэгэм зэрэг бүнлүү зэргийг бүрэн хэрэгсэхгүй болохыг дотоод яамнаас эрхлэн айлтгаж зардан тушаахаар тогтов хэмээжээ. Улмаар 1921 оны 11-р сарын 1-ний өдрийн улсын төр цагийн хурлын тогтоолоор хутагт лам нарын шавь захирах эрхийг халсан төдийгүй мөн өдрийн ардын засгийн газар ба Богд хаан хоёрын хооронд байгуулсан тангаргийн гэрээ нь Монголд төр шашин хоёр тусгаар хэмээх ойлголтыг бий болгожээ. Ардын номын ёс ба бурхны номын ёсон. 1926 оны 9-р сард 2 бүлэг 14 зүйл бүхий төр шашныг тусгаарлах тухай хуулийг
Засгийн газрын 35 дугаар хурлаар баталсан ба уг хуульд шигээ мөний шашин номлол болбоос эдүгэ үеийн ард улсын төр ёсны эрх чөлөө нийтийн шинжлэх ухааны явдалд онц харшилттай зүйл үгүй тул манай ард улсын засгийн газраас бурхан шигээ мөний шашныг дотнчлон үзэх тул тус сурдлыг сахих, суралцах, дэлгэрүүлэх явдлыг хууль ёсны дотор батлан хамгаалмай хэмээжээ. Монгол Ардын хувьсгал намын төв ороо төр шашныг тусгаардан явуулах тухай хуулийн төслийг шинжилэн боловсруулж 1934 оны 12 дугаар сард тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцүүлсэн байна. Энэ хуульд шүтэх бүрэн эрх чөлөө олох тул шашны хэргийг төрийн хэрэгээс тусгаардаж шашин шүтхийг дур сүсгээр болно хэмээж төрийн хууль ёс, шашны ёс хоёр нь харилцан адилгүй учраа төрөөс шашны хэрэгт оролцох, шашны сүм хийж төрийн хэрэгт хутгалдан оролцох нь зохицохгүй хэмээн заасан байна. Төр шашныг тусгаардах тухай хуульд шинээр сүм дуган барихыг хориглож зөвхөн хуучнаас хэлбэн засварлахыг зөвшөөрчээ. Мөн шашны зан үйл хурал ном зориулан өргөл хандив авахыг хориглов. Хуулийн 12 дугаар зүйлд 18 нас хүрсэн бол лам болохыг хуулиар зөвшөөрсөн нь сэргийн албанаас зайлсхийж лам болох явдлыг нэмэгдүүлжээ. Шашин төрийг тусгаарласан хууль ёсоор 18 наснд хүрээгүй хүүхдийг сүм хийдээс тусгаардан салгаж эцэг эхийн гар дээр хүмүүжүүлэх ёстой болгосон боловч дээд лам нар хууль зөрчиж багчуудыг хулгайгаар лам болгох явдлыг тасралтгүй гаргах буюу эцэг эхийн гар дээр байлгаж буй нэрийдлэр лам маягийн хувцас өмсгөж үргэлжлэн төвд ном зааж сурах ажлыг чөлөөтэйгээр гүйцэтгэсээр байсан тул үүнийг талсан зогсоохын тулд сүм хийдэд сууж буй лам хүүхдүүдээс бүрдүүлэн сургууль байгуулах явдал чухал хэмээн үзжээ. Үүний дагуу цэргийн яамны харьяанд 100 хүүхдийг сургахыг гишүүн дэмдэд, дотоод яамны харьяанд 70 хүүхэд сургахыг гишүүн чойволсонд, сангийн яам банкны харьяанд 50 хүүхэд сургахыг гишүүн Нанстад даалган, мөн эрүүлгийг хамгаалах яамны харьяанд 50 хүүхдийг тус сургахын хамт мөн ийм сургуулийг Алтан булаг хотноо 100 хүүхэдтэй, Өндөр хаанд 50 хүүхэдтэй, Баян түмэнд 50 хүүхэдтэй тус байгуулан ажиллуулах шийдвэр гаргаж байжээ. Найм дугаар богдын хойд дүрийг тодруулахыг оролдов. 1924 оны хавар богж явсандан будагт орсны дараагнаас эхлэн түүний хойд дүрийг тогтсон уламжлалын дагуу тодруулах хэмээн нийслэл хүрээний мяндаг тушаатай лам нар хамтарч засгийн газарт уламжилсан боловч тодорхой хариу өгсөнгүй. Энэ үед Богдхан уулын аймгийн Ноён уулын хошууны Эрдэнэ мандал сумын 1-р багийн ард Төдвийн гэргийн Сэндижив гэгч 1925 оны зуны дунд сараас эхлэн элдв зүйл ярих болжээ. Тухайлбал хэдэн сарын дараа өөрөөс нь нэгэн хөвгүн төрнө. Тэр бол богд хутгтын хойд дүр юм хэмээн дахин давтан ярьж олонний анхаарлыг нэлээд татгуулсан ба түүнээс хойш 7 сарын дараа буюу 1926 оны 2 дугаар сарын 14-нд тэр бүсгүй амарчиж хүү төрүүлжээ. Ийм хүү 1926 оны хавраас эхэлсэн богдын шин дүр тодорсон тухай яриа орон даяар тархах болсныг зөвлөлт холбоот улсаас Улаанбаатар сууж байсан бүрэн эрх төлөөлөгч Никифоров сонсож мэдснээ 1926 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Никифоровын дамжуулсан мэдээг авсан комментээр нь болон зөвлөлт улсын удирдагчид Монгол Ардын хувьсгал намын төв хороо бүх сэргийн зөвлөлд ажиллаж байсан хүмүүстэй богдын хойд дүр тодруулахын нэн даруй талсан зогсоох шатраасан ажил зохион байгуулах даалгавар өгчээ. 1926 оны 10 дугаар сарын 29-нд засгийн газраас бүх ард түмэнд хандсан 51 нүүр бүхий ухуулах бичиг хэвлэж улсын хэмжээнд бүх сум, албан газар, хүрээ хийдүүдэд тараажээ. Тэрхүү ухуулгад Сэндиживийн тухай онцлон тэмдэглэж олон ардыг элдвээр хуурмаглан мэхэлж өргөл мандлыг хүлээн авах буюу аврал гүрэн буулгах зэргээр мүлжин ашиглаж дэмий бадаа шалчин буй хэмээн зэмлсэн байна. Улмаар энэ хэрэгтэй холбогдуулж хэд хэдэн хүнийг байцаах, шоронд хорих зэргээр шийтгсэний дараа
1929 оны 1-р сарын 14-ний улсын 5-р их хурлаас богд зэрэг хулах төвлөгөөдийг залах, тодруулах гэдгийг бүрэн мөсөн зогсоох тогтоол гаргасан юм. Шашны эсрэг тэмцэл бол социализмын төлөө тэмцэл мөн. Зөв толгойд улсад 1928 оны 2-р хагасаас эхлэн шашны эсрэг тэмцэл бол социализмын төлөө тэмцэл мөн гэсэн уриан дор шашны эсрэг тэмцэл явуулж эхэлжээ. 1930-аад оноос шашин сүм хийдийг эрс эсэргүүцсэн хандлага бий болж сүм хийдийг албадан хаах их хэмжээний албан татвар ноогдуулах болсноор лам нар лургуусаа илэрхийлэх болжээ. Улмаар хэд хэдэн томоохон хүрээнд бослог гарсан байна. Зөвлөдийн удирдагч Сталин ерөнхий сайд Гендинтэй уулзахдаа лам нарын эсрэг явуулах тэмцлийг илүү идэвхжүүлэх шаардлагатайг өгүүлж энэ асуудлыг Монголын тусгаар тогтнолтой холбон ярьж байв. 1937 оны 12-р сарын 27-нд Монгол Ардын хувьсгал намын төв орооны тэргүүлэгчдийн хурдаас тогтоол гаргаж Монголын сүм хийдүүдийн гол төв болсон Гандан тэгшлийн хийд, Богдхааны зуны ордон, Дэчин галбын дасан, Очир дарын сүмийн үйл ажиллагааг зогсоож Гандангийн барилга, эд хөрөнгийг улсын санд хураан авчээ. 1911-ээс 1913 онд Сүсгтэн олны хандвар бүтээгдсэн 80 тохой өндөр мэгжид жанрайсаг бурхныг Монголд байсан Зөв толгойд улсын цэрэг техникийн хүчээр буулган улмаар Зөв толгойд улсын цэргийн үйлдвэрийн газар шилжүүлсэн байна. 1937 оны 10-р сард дараагаар чойволсон гишүүдэд ловсон шарав, Сэрэндорж, Василев нарын бүрэлдэхүүнтэй шүүн таслах онц бүрэн эрхт комисс байгуулагдаж улс төрийн хэрэгээр 17,000 орчим лам хувраг шийдгснээс 14,000 гаруйг нь шууд буудан хороосон байдаг. Энэ нь нийт хэлмэгдэгчдийн 50.7% нь болдог байна. Өдөрт 60 хүний хэрэг шийднэ. 1936-аас 1937 онд лам нарын бүртгэл хэмээх үйл ажиллагаа явагдсан бөгөөд 1937 оны 8-р сарын сүүлч гэхэд 1-3 дахь удаагийн баримтчилгааны лам нарын бүртгэлийг хийсэн байна. Энэ үйл ажиллагаа бол лам нарыг анги хэмээн үзэж устгах шаардлагатай гэсэн үзэл баримтлалтай холбоотой байсан юм. 1937 онд хийсэн Гандангийн толгой лам нарын бүртгэлийг дотоод явдлын яамны сургагч Хийчиков удирдан хэрэгжүүлжээ. Тэр үед байсалт явуулахдаа нэг байсагчид 10 хүн өгч 10 цагийн дотор багтаан хэргийн шалгаж онц бүрэн эрхт комист өгөхөд бэлтгэх үүрэг өгдөг байв. Энэ бол хамгийн бага хэмжээнд байсан бөгөөд зарим байцаагч хоногт 60 хүний хэргийг дуусган шийдвэрлэж байжээ. Жишээлбэл лам нарын тасаг төлөөлөгч байсан Банзраг шимээ хүн хөвсгөлд очиж түр ажиллахдаа өдөрт 60 хүний хэрэг дуусгаж байсныг сайн ажиллагаа гэж үзэн бусад байцаагч нарыг үлгэр дуурайл авах хэрэгтэй хэмээн жишээ болгон ярьж байжээ. Мэдүүлэг авахдаа багшийн эсэргүүцийн удирдагч шавь нарн буюу дотн хүмүүсийн эсэргүү байгууллагын гишүүн хэмээн хань хамсаатан болгож мэдүүлэг авдаг байсан бол сүүлдээ хамаагүй болж лам нар бол ангийн хувьд дайсан эднийг устгах хэрэгтэй. Тиймээс заавал эсэргүү хэрэг хүлээлгэх ёстой гэдэг үндсэн дээр ажиллах болсон юм. Лам нарыг бөөнөр нь барьдгаас шорон багтахгүй болж түргэн шийдэх ажиллагаа явагдаж том тушаалтай олон шавьтай ном гүрэм уншдаг нөлөөтэй лам нарыг ихэвчлэн буудаж нэг явахдаа 2-3 машин дүүрэн хүн авч явж бууддаг байжээ.